За өнөөдөр Монгол улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг улсын хурал хэлэлцэж байгаа. За Монгол улсын үндсэн хуулинд оруулах өөрчлөлт гэдэг бол үндэсний зөвшлийн бичиг баримт. Энийг бол бид улс төрийн намуудын хүрээнд парламент суудлага түүнчлэн нийгмийн зөвшлийн төлөөллүүд ард иргэд ард түмний төлөөлөл болсон улсын хурлын гишүүд энд маш хариуцлагатай хандаж үндсэн хуулийг өөрчлөх асуудал Монгол улсын төрийн тогтолцооны өөрчлөлт хийх энэ асуудал дээр бид өнөөдөр маш хариуцлагатай хандаж олон талаас нь ярьж хэлж цаашид гарч болох эрсдэл Монголын төрийн өнөөдрийн энэ гацаанд орсон тогтолцооны гажуулд орсон төрд итгэл алдарсан улс төрийн намуудын төлөвшлөл байхгүй болсон. Энийг засах асуудал бол өнөөдөр ард түмний эрх ашиг нийгмийн захиалга байгаа гэж ингэж ойлгож энэ үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр бас ард түмний төлөөллийн хувьд тодорхой бас оролцож байр суурь илэрхийлж байгаа. Хөдөө орон нутагт очиж ард иргэдтэй уулзсан олон янзын ойлголттой байгаа. Тэгэхдээ бид өнөөдөр энэ асуудлыг олон талаас нь ярьж хэлэлцэх нь нийт Монголын ард түмний эрх ашиг, нийт иргэдийн эрх ашиг гэж ингэж ойлгож байгаа. За надад нэг асуулт байгаа. Тэрнийг хэн хариулах юм? За энэ үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр энэ улсын хурлын сонгуулийг олонний төлөөллийг гэдэг энэ асуудлаа бас нэг тайлбарлаж өгөөрэй. Олонний төлөөлөл гэж байх юм уу? Олонхийн төлөөлөл гэж байх юм уу? Сандлын эрхтэй ард иргэдийн төлөөлөл гэж байх юм уу? Ингээд энэ үндсэн хуулийн нэг үсэг, нэг өгүүлбэр гэдэг бол Монголын төрийн бичиг баримтын үзэл бодлын бодлогын асуудал учраас энд бол бид нэг үсэг өгүүлбэрээр нь энийг ярих ёстой. 92 оны үндсэн хуулийн дээр бид ч энэ үндсэн хуулиа өөрчлөхийн тулд хэдэн сар манай Монгол улсын хурлын тухай ардын хурлын 400 гаруй депутат ямар хариуцлагатай хандаж ямар ажиллаж ирсэнд бид өнөөдөр бас энэ түүхэн баримтыг үзэж харж байгаа. Энэ дээр нэг хариулт авъя. За хоёрдугаарт нь энэ улсын хурлын гишүүн Ганбаатараас надад бас нэг юм дэмжиж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн байгаа. Тэр өрөө өглөө Ганбаатар гишүүн улсын хурлын чуулган дээрс байр суурь илэрхийлчих шиг боллоо. Тэгвэл өнөөдөр бас ингээд энэ үндэсний зөвшлийн бичиг баримт нийгмийн гэрээг бид олон талаас ярьж үзэх ёстой. Тэр төрийн нэг хоёр байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй саналын асуудлыг ярихад бас хүлээж авахгүй хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж бас санал хураалтанд ороодог юм шиг байгаа юм. Энэ дээр бас хүндэтгэлтэй хандаж нэгэнт ард түмний төлөөлөл энэ их хурлын гишүүдийнхаа тэр зарчмын зөрүүтэй санал оруулах тэр үндсэн эрхийг бас хүндэтгэж байвал бас зүйтэй байхаа гэсэн нэг юм саналаа би Ганбаатар гишүүний надад ирүүлсэн албан бичгийн хариултыг хэлчихье гэж бодож байна. За Монгол улсын энэ үндсэн хуулийг батлаад дараа нь олон үр дагавар гарч ирдэг. Түүний нэг үр дагавар өнөөдөр Монгол улсын үндсэн хуулийн 21-р зүйлийн 2 улсын их хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх хүүхэн иргэд нийтээр чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаанд сонгоно гэж байна. За энэ асуудал бол нэг сүүлийн
одоо нэг 10 гаруй жилийн хугацаанд олон маргаан дагуулж Монгол улсын үндсэн хуулийн цэцлэр очиж Монгол улсын үндсэн хуулийн цэц 2 удаа 2 өөр дүгнэлт гаргаж тэгээд сүүлд нь одоо энэнийг бид хоёулыг нэгтгэж яагаад мохорлсон гэдэг ийм ойлголтыг өгж байгаамаа. Би энд их шүүмжлэлтэй ханддаг хүн. Монгол улсын үндсэн хуулийн цэц гэдэг энэ байгууллага бол хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага биш ээ. Монгол улсын үндсэн хуулийн цэц гэдэг бол өөрийн даасан бие даасан хуультай Монгол улсын үндсэн хууль бусад гарсан хууль тогтоомжийг батлахад үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчигдсөн үү, зөрчигдөөгүй гэдгийг иргэдийн гомдлоор магадлан шалгаж тэнд дүгнэлт гаргадаг үндсэн хуулийн манай шүүх эрх мэдлийн байгууллага. Энийг би удаадараа хэлж байгаа. Тэгээ одоо үндсэн хуулийн цэц 10 жилийн өмнө гаргасан тухайн үед энэ хүмүүс байгаагүй их суудлын хуралдаанаар дунд суудлын хуралдаанаар аваад эцсийн шийдвэр гаргасан ийм одоо хэрэг маргаануудыг авч ирээд шийддэг. Тэгээ одоо энэ дээр бол манай дорж сан тэргүүтэй хүмүүс яриад байгаа шүү дээ. Үндсэн хуулийн цэц ингээд шийдчихсэн. Одоо энэ дээр энэ шууд сонгоно гэдэг чинь энд ямар ч асуудал болсон гэж. Энийг одоо нэг тийшээ би зөрүүд одоо протокол тэмдэглүүлж байна. Энэ бол маш хариуцлагатай асуудал. Яагаад тэгэхээр энэ нууцаар хураана гэдэг. Тэгтэл өнөөдөр энэ намын жагсаалтаар орж ирж байгаа энэ хүмүүсийг бид сонгоогүй. Бидний энэ нууцаар санал хураана гэдэг чинь одоо энэ 30 хүний одоо 40 50 хүн байна шүү дээ. Энэ 50 хүн дээр чи бид энэ нууцаар санал хураана гэдэг асуудал яаж яригдах юм бэ гэдгийг надаас маш олон иргэд сонгогчид асуугаад байна. Энэ дээр одоо бас нэг тодорхой хариултыг, тодорхой бодлогыг, тодорхой шийдлийг энэ үндсэн хууль хэлэлцэх энэ протокол бусад зүйл дээр энэ засгийн газрын ажлын хэсэг, энэ улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсэг энэ дээр тодорхой байр суурийн дүгнэлтийг гаргаж тэмдэглүүлэх нь эцэст нь маргаан мэтгэлцэн гарах. Энэ асуудлыг шийдэхэд Монгол улсын одоо үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагын хэрэг маргааны шийдэхэд бас тодорхой нотлох баримтын ард түмний төлөөллийн баримт болно шүү гэдгийг би хариуцлага